За бидний энэ удаагийн хичээлийн сэдэв маань захин бичвэр байна. За өөрөөр хэлбэл монгол бичгээр захин бичвэрт захимд хэрхэн бичих вэ гэдэг хичээлийг орох нэ. За хичээлийн зорилго маань захин бичвэрийн ач холбогдлыг мэдэж хэрэглэж чаддаг болох нэ. За захин бичвэр гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр компьютер гар утас зэрэг захин хэрэгслүүдийг ашиглаад монгол бичгээр бичгийг бол захин бичвэр гэж хэлж байгаа ах нэ. За захин бичвэрээр бичиж сурахын ач холбогдол юу юм бэ? Яагаад бид сурах хэрэгтэй юм бэ үнийг гэхээр захин орчинд үндэсний бичгээрээ харилцах боломж бүртгэс гадна найз нөхдөдөө зориулан захидал бичих. За дурсамж талархлын бичиг үйлдэх зэрэг чадваруудыг бид эзэмшнэ. За энэхүү захин бичвэрийг бол ямар техник хэрэгслүүдээр бичиж болох вэ гэхээр суурин компьютер, ноутбук, макбук, лаптоп, таблет болон бүх төрлийн гар утаснууд дээр бол эдгээрийг ашиглаад бичих боломжтой. За тэгэхээр ямар үйлдлийн системээр энэ захин монгол бичгээр захин бичиж болдго юм бэ гэхээр Windows үйлдлийн системийн Vista болон 7.8, 10.11 хувилбарууд нь монгол бичгээр бичих нэмэлт тохиргоотойгоор бүтээгдсэн байдаг юм байна. Тэгэхээр эдгээр үйлдлийн систем бол монгол бичгээр бичиж болно гэсэн үг. За тэгэхээр захин бичвэрээр бичих фонтууд тийм ээ. Янз бүрийн тухайн хэрэг бичвэрээ юунд хэрэгжилж байгаа, юунд зориулалтаас нь шалтгаалаад янз бүрийн фонтуудыг ашиглан бичиж болно. За тэгэхээр дармал, бичмэл, өргөн найрынч гэдэг юм ингээд янз бүрийн фонтуудаас сонгож бичих боломжтой. Захин хэрэгсэлд фонтоо хэрхэн суулгах вэ гэсэн заавар байна. Мөн бичлэгийг линкээр нь оруулчихаар мөн та бүхэн линк дээр нь дараад бичлэгийг нь бас дагаж үзээрэй. Хамгийн эхлээд хэл сонгох тохиргоо руугаа орно. Time and language гэсэн цэцрүүгээ ороод add language гэдгийг сонгоно. Эндээсээ Mongolian traditional гэсэн хэлийг сонгоод next дарах нэ. Ингээд next дарснаар фонт маань сууж байгаа. Тэгвэл монгол бичиг кириллээс ялгаатай нь бол дээрээс доош чиглэлтэй бичнэ. Энэ чиглэлийг хэрхэн хувиргах вэ гэхээр програма нэн Word юм уу, PowerPoint юм уу тийм ээ. Нээснийхээ дараа зураг дээр харагдаж байгаа. Page layout гэдэг энэ цэс рүү ороод энэ хамгийн урд тал text direction гэж байна. Үүнийг сонгоно. Үүн дээр дарахаар сонголтууд гарч ирнэ. Түүнээс vertical for Mongolian гэсэн хэсгийг сонгосноор дээрээс доош бичих чиглэлтэй болно. Үндэсний бичгийн Баятын фонтын гарын байрлал ямар байдаг вэ гэж нөхөө гарын байрлалыг мөн хараад тогтоогоод аваарай. Ямар үсгэн дээрээс ямар үсэг гарч ийн вэ гэдгийг хараад shift-тэй болон shift-гүүгээр ямар үсэг гарах нь ингээ харагдана. Үг болон нөхцөлийн хоорондын зайг бол хоёр өөр төвшөр дээр дарж бичдэг. Үг хоорондын зайг бол доотлын space гэсэн төвчөөр аваа явчихна. Харин нөхцөлийн зайг бол тгийн ард талын дээр урт богино зураас гардаг буюу кириллээр бол е үсэг гардаг төвчин дээр дарж иж нөхцөлийг бичдэг байх нэ. Мөн үндэсний бичгийн тусалтай үсгүүдийг хэрхэн бичих вэ гэд. Зарим тохиолдолд хүмүүс биччихээл ин үсгийн, эр үгийн г үсгийн туслууд гарахгүй байх. Үүнийг хэрхэн гаргах вэ гэж хүмүүс асуудаг тийм ээ. Тэгэхээр ин болон г үсгийн туслыг гаргахтаа бол тухайн үсгээ бичсний дараа shift болон кириллийн е үсэг байрладаг урт богино зураас гаргадаг төвчийг хамттан дарж гаргана. Тэгэхээр энэ хүү жишээ үгийг мөн өөрсдөө бичээд туршаад үзээрэй. Хэвтээ д болон гадаад үсгийн т үсгийг хэрхэн бичих вэ гэж байна. Тэгэхээр энэ үсгүүдийг бичихтэй бол тухайн үсгийнхээ ард кирилл үсгийн п үсэг байрлах төвчийг дараад үргэлжлүүлэн бичих юм бол
За тэрхүү үсэг маань хувирахгүйгээр явна гэсэн үг. За кирилл үсгийн П үсэг бол за энтер товчийн өмнө талд байдаг товч тийм ээ. За мөн гадаад үгэнд ордог дэвсгэрлэж орсон эн үсэг бол ямагт өмнөд тусалтай байдаг. Энэ туслыг мөн адил за эн үсгээ бичсэний дараа П үсгийг дарж үргэлжлүүлэн сайжруулчих юм бол ингээд тусалтайгаар гарна гэсэн үг байна. За инхлэг үсэг буюу инг. За үүнийг хэрхэн бичих вэ гэхээр за shift болон N үсгийг хамттан дарвал за энэ хүү инхлэг үсэг гардаг байх нэ. За гадаад үсгүүдийг хэрхэн бичих вэ? За ихэнх үсэг латин гарын байрлалтай тохирох өгөө. За тэр ла, зэ, за ха үсгүүд байна тийм ээ. Ж зэрэг гадаад үгэнд ордог үсэг бичихэд shift товчтой тухайн үсгийг хамт дарж гаргаж байгаа. За жишээлбэл тэр лав гэж байна. За ханой гэж байна тийм ээ. Ханой. Зандан, цемент гэд. За эдгээр үсгүүдийг мөн бичлэгээ үзэж агаад хамт хийгээд бичээд туршаад үзээрэй. За нөхцөлийн зайг за үгийн зай авдаг товчоор авахгүй гэсэн тийм ээ. Кириллийн Е үсэг байрладаг товчон дээр дарна гэсэн. Тэгэхээр тухайн үгээ бичсэний дараа Т ялгалын нөхцөлийг бичихтэй. За тэр Т-ийн тооны ард талд байрлах кирилл Е үсэг байрладаг товчийг дараад ингээд нөхцөлдөө орж байгаа эдгээр үсгүүдийг нь бичиж нөхцөлөө гаргадаг байх нэ.